Хөтөлбөрийн зочны ярилцлагад санхүүгийн зохицуулах хорооны дарга доктор Даваас Сүрэн оролцож байна. За зочинтой санхүүгийн зах зээлийн өөрчлөлт, хөгжлийн цаашдын чиг хандлагатай холбоотой зарим асуудлаар ярилцах болно. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд санхүүгийн салбараас дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл шалтгааныг ямар хүрээнд илүү тодорхойлох нь оновчтой. Тухайлбал санхүүгийн зах зээлд оролцох хэвсийн тоо нэмэгдсэн гэдэг юм уу? Аль эсвэл бодлогын зохицуулалт, дотоод зах зээлийн эерэг нааштай өөрчлөлтгээд олон талын нөлөөллийн хүрээнд үзэх ёстой. За тэгэхээр санхүүгийн зохицуулах хорооны хувьд бол санхүүгийн зах зээл тэр дундаа банк санхүүгийн байгууллагууд, хадгалан зээлийн хоршоо, даатгалын салбар, хөрөнгөний зах зээл гэдэг үндсэндээ банкнаас бусад бүх зах зээлийн зохицуултыг хийж энэ зах зээл дээрх өсөлт хөгжлийг нь хангах мөн хууль тогтоомжийн дагуу зохицуулалттай байгууллагуудтай хянаш шалгалтыг хийх, хөрөнгө оруулалт үйлчлүүлэгчдийн эрх ашигыг хамгаалах гэсэн ерөнхий чиг зорилгын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр өнгөрсөн сүүлийн 2 жилийн хугацаанд бол санхүүгийн зах зээл дээр мэдгэдэггүйц тийм даруйтай өөрчлөлт бол гарлаа. 2016 онд энэ зах зээлийн дотоод нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа хувь хэмжээ бол ердөө нэг 5 орчим хувьтай байсан бол одоо өнөөдөр 2018 оны жилийн эцсийн үржилсэн байдлаар үзэхэд 16% хүрсэн байна. Ингэхдээ ер нь бол банк санхүүгийн байгууллагууд, хадгалан зээлийн хоршоо, даатгалын салбарын энэ үзүүлэлтүүд маань өнгөрсөн жилд өмнөх онтойг харьцуулахад дунджаар нэг 35 орчим хувиар өссөн ийм үр дүнтэй байгаа бол хөрөнгөний зах зээлийн хувьд энэ бол зах зээлийн үнэлгээ гэдэг ийм ойлголт тусгай нэгжээр бол хэмждэг. Энэ нь бол юу гэхээр нийт зах зээл дээр арилжаал гэсэн хувьцааны үн болон түүний хаалтын ханшаар хичнээн компани оролцсон бай гэдэг байдлаар ингэж нийлбэрээр үнэлэгддэг. Тэгээд энэ үнэлгээ бол сүүлийн 27 жилийн хугацаанд хамгийн өндөр үнэлгээнд бол хүрсэн байгаа юм. Ерөнхийдөө манай улсын санхүүгийн зах зээлийн хувьд бол нэлээд томоохон сэргэлт бол ажиглагдж байна. Тэгэхээр энэ сэргэлтийн үйл явц бол та түрүүн хэллээ. Ер нь зур зохицуулж байгаа байгууллагын тоо нь олшроод ингэвөө энэ ямар хүчин зүйлсүүд нөлөөсөн бэ? Тэгэхээр санхүүгийн зохицуулах хорооны хувьд бол 2016 оны 10 дугаар сараас банк санхүүгийн байгууллагуудын дөрмийн сан гүйцэтгэлтэй нэмэгдүүлэх юм шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн үр дүнд банк санхүүгийн байгууллагуудын дөрмийн сангийн өсөлттэй холбоотойгоор нийт хөрөнгийн хэмжээ бол нэмэгдсэн. Нийт хөрөнгийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр зах зээл дээрх зээлийг нийлүүлэлтийн хэмжээ бол өссөн. Мөн зээлийн хөв буурсан юм зүйл тогтол ажиллаж байгаа. Сүүлийн 2 жилийн хугацаанд гэхэд жинлэгдсэн дундаж хөв, сарын жинлэгдсэн дундаж хөв бол 4.2-оос 3.2% болж 1 пунктээр бол буурсан. Ийм үр дүнтэй байгаа. Дээр нь банк санхүүгийн байгууллагуудын өөрсдийнх нь нийт хөрөнгө өгөөжийн хэмжээ нь болохоор бас өссөн ийм үр дүнтэй байгаа. Тэгвэл даатгалын салбар дээр ч гэсэн өнгөрсөн 3 жилийн өмнөөс даатгалын салбарын дөрмийн сан өсгөх ийм шийдвэрийг гаргасан бол энэний хэрэгжилтийг бид нэр 2018 онд хангаж ажиллаж чадлаа. Манай даатгалын компаниуд бол бүгдээрээ дөрмийн сангийнхаа хэмжээг бол өсгөж чадсан. Ердийн даатгалын компаниудын хувьд бол 5 тэрбум, амьдралын даатгал, урт хугацааны даатгалын компаниуд бол 6 тэрбум. Ийм дүнтэй байсан бол өнгөрсөн 17 онтой харьцуулахад даатгалын компани нийт хөрөнгийн хэмжээ 40 орчим хувиар өссөн. Ийм үр дүнтэй байгаа. Тэгэхээр энэ өсөлтийн хувьд бол юу вэ гэхээр ерөнхийдөө санхүүгийн зах зээл дээр иргэдийн итгэл сэргэж байна. Бас энэ санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулахын сонирхол нь нэмэгдэж байна. Мөн үүнтэй зэрэгцээ санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудын маань үйл ажиллагаа харьцангуй чадварчж байна гэж харж байна. Тэгэхээр энэ чадварчж байгаа үйл ажиллагаа нь өргөжж байгаа, тэлж байгаа, сонирхол нэмэгдэж байгаа дээр санхүүгийн зохицуулах хорооноос зохицуулж байгаа, хэрэгжүүлж байгаа бодлогын хувьд бол харьцангуй тогтвортой, тууштай, хамгийн гол нь эдийн засгийн хөшүүргээр үйл ажиллагааг дэмжих чиглэлийн энэ бодлогыг бол бид нэр сүүлийн 2 жил гарны хугацаанд л явуулж байна. Ер нь санхүүгийн зах зээлд оролцогч хуулийн этгээдүүдийг төрөлөөр нь авч үзвэл ямар чиглэлийн байгууллагууд илүү дамгаалж байна? Тэгэхээр өнөөдөр Монгол Улсын хэмжээнд нийтдээ 10 гаруй даатгалын компани үйл ажиллагаагаа явуулдаг. Дээр нь 500 гаруй банк санхүүгийн байгууллагууд даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулдаг бас 2000 гаруй этгээдүүд бол байгаа. Дээр нь хадгалан зээлийн хоршоод гэхэд бол нэг 300 орчим хадгалан зээлийн хоршоод үйл ажиллагаа явуулж байна. За тэгээд хөрөнгөний зах зээл дээрх юм бол хөрөнгөний биржид бүртгэлтэй санхүүгийн зохицуулах хорооноос бүртгэлээ авсан 305 ийм хувьцаат компаниуд бий. Дээр нь хөрөнгө оруулалт энэ дотор дэд бүтцийн байгууллагууд болох хөрөнгө оруулалт менежментийн компаниуд байна, Кастадион банк байна, брокер дилерийн компаниуд ингээд үйл ажиллагаа явуулж байна. Нийтдээ санхүүгийн зохицуулах хорооны хувьд бол энэ зах зээл дээр 2000 гаруй хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгоод зохицуултыг хийж байгаа. Энэ үйл явц нь сүүлийн
жилүүдэд бас энэ зах зээл дээр орж ирж үйл ажиллагаа явуулж байгаа одоо компаниудын тоо ч гэсэн бас нэмэгдэж байгаатай холбоотой. Ер нь зохицуулах хорооны хувьд бол одоо санхүүгийн салбарын 2021 он хүртэлх хөгжлийн ерөнхий чиглэл стратегийг тодорхойлж баталсан байгаа. Энэ хүрээнд одоо бодлогын ямар дэвшилттэй өөрчлөлтүүд цаашдаа гарна гэж тооцож байгаа. Тухайлбал 2019 онд одоо бодиттой нааштай эерэг хандлагууд үргэлжилж чадах уу? Тэгэхээр бидний хамгийн гол зорилго бол юу гэхээр ерөнхийдөө энэ зах зээл дээрх үйл явц маань харцангуй юм тогтвортой өсөлтийн одоо тодорхой шинж тэмдгүүд бол харагдаж байна. Тэгээд өсөлтийнх нь үр өгөөж нь ч гэсэн эргээд энэ зах зээл дээр оролцож байгаа байгууллагуудад бол мэдрэгдэж байна. За үүнийг тодорхой жишээ авч үзэх юм бол сүүлийн 2 жилийн хугацаанд үндсэндээ хөрөнгөний зах зээл дээр шинээр 10 IPO гараад байна. Тэгэхээр энэ бол хувьцаат компаниуд олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа. Энэ одоо үйл явц маань ч гэсэн цаашдаа ингээд тийм үргэлжлэх ийм хандлагатай бол байгаа. Энэ хэмжээгээр хөрөнгөний зах зээл дээрээс одоо ард иргэдээс жижиг хувьцаа эзэмшигчдээс томоохон хөрөнгө оруулагчдаас хөрөнгө мөнгө татах сонирхолтой хязгаарлагдсан хариуцлагатай компани тоо мөнгө хөрөнгөний зах зээл дээр өөрсдөө үйл ажиллагаа явуулдаг хувьцаат компани тоо ч гэсэн юм өсөх хандлагатай байна. Ийм эерэг зүй тогтлыг бол бид эндээс харж байна. Тэгэхээр санхүүгийн зах зээл дээр маань хамгийн гол одоо чухал секторуудаас та түрүүн хэллээ. Энэ хөрөнгөний зах зээл мөн даатгалын салбар, банкны салбар эргээд нөгөө банк санхүүгийн байгууллагад татвар зээлийн хоршооны үйл ажиллагааны чиглэл гэсэн банкны чиглэлийн одоо зээлдүүлэх чиглэлийн үйл ажиллагаануудыг бол эрхэлдэг. Тэгэхээр энэ гурван салбарын маань хоорондын одоо нэгдмэл байдал, уялдаа холбоотой байдал бол маш чухал. Тэгэхээр таны сая асуусан одоо 18-аас 21 онд санхүүгийн зохицуулах хорооноос баримтлах дунд хугацааны стратеги гэж бол баталсан. Энэ стратегийн үндсэн зорилго нь бол юу гэхээр ер нь санхүүгийн зах зээл дээр одоо ямар эрхэм зорилго, ямар одоо үндэс зүйлсийг бид нар гол болгож баримтлах юм бэ? Тэр нь санхүүгийн зах зээлийн өөрийн одоо улс орны макро эдийн засгийн түвшинд одоо үзүүлэх нөлөөллийг нь илүү их тийм идэвхжүүлэх талын одоо үйл ажиллагаанд бид нар хамгийн гол зорилгоо бол тавьсан. Эргээ санхүүгийн салбарт одоо бий болж байгаа альва шин төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ эргээд энэ хүртээмжтэй байдал нь одоо тогтвортой тууштай үргэлжлэх энэ байдал дээр одоо стратегийнхаа хамгийн үнцэнтэй хэсгийг гэж харж байгаа. Дээр нь одоо санхүүгийн салбар маань харьцангуй одоо дотоод нийтлэлд эзэлж байгаа хувь хэмжээ ч гэсэн энэ одоо бага байсантай холбоотойгоор энэ нөлөөлөл нь бол харьцангуй тийм сул байсан бол энийг идэвхтэй тийм тогтвортой нөлөөллийг нь энэ зах зээл дээр бий болгох. Ингэснээрээ санхүүгийн зах зээл тэр дундаа одоо манай хөрөнгөний зах зээлийн үйл ажиллагаа идэвхцэс зэрэгэх нь манай улсад орлогын дахин хуваарлалт, баялагийг дахин хуваарлах энэ үйл явцад цоор шин ийм нөлөөлөл, ийм сувгийг бол бий болох боломжтой юмаа гэж бол харж байгаа. Тэгэхээр өндөр хөгжсөн улсуудын хувьд ч гэсэн одоо санхүүгийн зах зээлийн зөвхөн одоо нэг зах зээлд давмгаалсан биш энэ гурван зах зээлийн хоорондын хамтарсан уялдаатай байдал нь хангагдахын хэрээр эргээ санхүүгийн зах зээл маань өөртөө яг тийм зөв голдрлоороо илүү өрсөлдөөнтэй, илүү нөгөө хүртээмжтэй ард иргэд маань хүссэн хэрэгцээтэй шаардлагатай үед хамгийн хямд тэр санхүүгийн бүтээгдэхүүн үйлчлэгээ хүртэх боломжтой. Энэ боломжууд нь бол сувгууд нэгт одоо хамгийн чухал зүйл гэж харж байгаа. Тийм учраас одоо санхүүгийн зах зээл дээр бид нар тэр сонголтыг бий болгох энэ үйл явц дээр л энэ стратегид хамгийн гол одоо түлхүү чиглэж анхаарч байгаа гэж ойлгож байна. Манай улсын хөрөнгөний зах зээлд ер нь хувьцааны хэд төвлөрөл бий болсон бас сөрөг талдаа гэж одоо зарим санхүүгийн шинжээчид судлаачид тайлбарладаг. Энэ ер нь бодиттой дүгнэлт мөн үү? Цаашдаа хувьцааны хэд төвлөрлийг задлах, бууруулах боломж гарч шийдэл байна уу? Тухайлбал санхүүгийн зохицуулах хорооны хувьд бол ер нь компаниудыг 25%-аас доошгүй хувьцаагаа олон нийтэд зах зээлд арилжаалах ёстой гэдэг шалгуур шаардлага тавьдаг. Энэ нь одоо хэд өндөр босох шаардлага биш үү? Тэгэхээр ер нь бол хязгаарлагдсан хариуцлагатай одоо компаниудын хувьд бол энэ тухайн гэр бүлийн ч юм уу өрхийн ч байдаг юм уу найз нөхдөд хамтран байгуулсан юм компаниуд бол байдаг бол хувьцаат компанийн хувьд тэр хувьцааг нь эзэмшиж байгаа хүмүүсүүдийн хувьцаат компани засаглал, тайлагнал, ил тод байдалд оролцоо мөн хувьцаат компани үйл ажиллагааны хяналтад одоо оролцох үйл явц нь болохоор нээлттэй байдаг. Тэгэхээр яг үүгээрээ л их тийм ялгаатай. Ийм учраас хэрэв олон нийтэд одоо хувьцаагаа санал болгож байгаа компаниудын хувьд бол эргээд түрүүн 25% гэлээр шинээр IPO гаргаж байгаа компаниудын хувьд бол санхүүгийн зохицуулахаараа ерөнхийдөө ийм шаардлагыг одоо тавьж хамтарч ажиллаж байгаа. Өнгөрсөн одоо тэр 2 жилийн хугацаанд гарсан 10 компаниудын хувьд бол нийтдээ одоо компанийн нийт хөрөнгийн нэг 25 орчим хувийг нь олон нийтэд санал болгоо 25-аас багагүй хувийг нь энэ нөгөө эргээд
хувьцаа эзэмшиж байгаа иргэдэнд компани нөгөө шийдвэр гаргах төвшөнд оролцох тэр боломж болцоог нээж өгж байгаагаар их тийм нээлттэй давуу талтай гэж харж байгаа. Ер нь хувьцаат компаниудын хувьд бол хамгийн чухал зүйл нь бол засаглал байдаг. Тавьсан зорилго өөрсдийнхөө тэр стратегийнхаа дагуу, стратеги төлөвлөгөө боловсрол төлөвлөгөөнийхөө дагуу үйл ажиллагаагаа цаашдаа тогтвортойгоор хэрэгжүүлж чадж байна уу? Дээр нь олон нийтэд хувьцаагаа санал болгож байгаа компаниудын хувьд бол олон нийтээс тийм хэмжээний хөрөнгийг татаж төвлөрүүлж яах гэдэг бол энэ хэмжээгээр тухайн компанид бол хариуцлага нь бол одоо өндөрсөн. Олон нийтийн тэр хөрөнгийг татсан компаниудын хувьд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалагдаж чадахгүй юу гэдэг нь их том асуудал болж байгаа. Хувьцааны төвлөрлийн хувьд бол ерөнхийдөө маш их өндөр байгаа. Энэ нь ч гэсэн одоо хөрөнгийн зах зээл дээр идэвхжиж сул хөрөх чадвар муу байгаатай бол холбоотой. Тэгэхээр анхлаад манай өөрөө хөрөнгийн зах зээлийн түүх маань одоо энэ 30 орчим жилийн түүх байна. Энэ түүхийг ингээ бүгд нь авч үзэх юм бол улсын томоохон үйлдвэрүүдийг хувьчилсантай л ингээ холбоотойгоор хөрөнгийн зах зээлийн маань анхдагч ингээ хөгжил нь бол бий болсон. Тэгэхээр бид нар өнөөдөр харж байгаа зүйл нь бол юу гэхээр тэр одоо төвлөрлийг нь сааруулахын тулд яах ёстой вэ гэдэг. Нийтдээ ингээд сая 2018 онд хийж үтсэн судалгаагаар бол нийт хөрөнгийн зах зээл дээр 5-аас доош хувийн хувьцаа эзэмшдэг хүмүүсүүд бол хөрөнгийн зах зээл дээр 90 гаруй хувь байхад 30-аас дээш хувийн хувьцаа эзэмшдэг хүмүүсүүд нь болохоор тийм одоо нийт зах зээлийнхаа хөрөнгийн 90 гаруй хувийг эзэмшиж байгаа. Өөрөлд тийм их хэмжээгээр төвлөрсөн зах зээл байна гэсэн. Тэгэхээр энэ төвлөрсөн зах зээлийн тухай бол маш олон жилийн туршид ярьлаа л да. Тэгэхээр бидний одоо сүүлийн жилүүдэд баримталж одоо явж байгаа хамгийн зорилго бол юу вэ гэхээр гаднаас өөрсдөө хүчтэй байгаа тэр компаниудыг нь хөрөнгийн зах зээл рүү орох боломжийг нээж өгөх. Хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаагаа эрхлээд явуулж байгаа компаниудын хувьд бол нөгөө засаглалаа сайжруулах, нэгдэх, нийлэх тэгээд хувьцааныхаа одоо хувьцааныхаа хөрөх чадвараа хувьцаагаа арилжаалах энэ боломжийг нээх идэвхийг нь сэргээх талын үйл ажиллагаан дээр нэлээд анхаарч байна. Тэгээд сүүлийн үед гарч ирж байгаа хувьцаа олон нийт санал болсон компаниудын үр дүнгээс харахад манай иргэдийн санхүүгийн зах зээл тэр дундаа хөрөнгийн зах зээл дээр орох сонирхол, итгэл, ирмэлцэл бол өндөр байна. Энэ хэмжээгээр санхүүгийн зохицуулахаараа оролцох санхүүгийн байгууллагуудын энэ зах зээлээр гарч байгаа бүтээгдэхүүний чанар чансаа их тийм найдвартай байдал бол их чухал. Тэгэхээр бид нар энэ дээр бол нэлээд анхааралтай бас нямбаа ажиллаж байгаа. Тухайлбал ерөөсөө хувьцаа гаргаж байгаа, үнцаасаа гаргаж байгаа аж ахуйн нэгжүүд, компаниуд цаашдаа ямар нэг эрсдэлд орохгүй байх баталгаа найдвар одоо юунаас илүү их хамааралтай. За үнцаас авсан одоо тухайн зах зээлд оролцогч тал хохирохгүй байх баталгаа байна уу? Энэ чиглэлд санхүүгийн зохицуулахаараа илүү одоо бодиттой оролцоотой байх, хяналтаа тавих боломж байдаг уу? Ер нь бол бидний хамгийн гол зорилгын үндсэн хэсэг тэр санхүүгийн зохицуулах орооны хувьд санхүүгийн одоо зах зээл дээр тогтвортой байдлыг хангах, энэ зах зээл дээр хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагч үйлчлүүлэгчийн эрх ашигыг хамгаалах чиглэлээр. Тэгэхээр жижиг хувьцаа эзэмшигчид хувьцаагаа авсан хүмүүсийн хувьд бол эргээд тэр зах зээл дээр оруулсан тэр хувьцааных нь үнийн хэлбэлцлийн тухай асуудал энэ бол эргээд ард иргэдийн маань томоохон сонголт дээрээс нь санхүүгийн одоо зах зээл дээр өөрийнх нь мэдлэг дээрээс нь санхүүгийн зах зээл дээр одоо итгэж үнэмсэж орох энэ бүх үйл явцтай ингээд тийм холбоотой. Тэгэхээр санхүүгийн зохицуулах хорооны хувьд бол шинээр гаргаж байгаа энэ бүтээгдэхүүн болгоны эргээд зах зээлийнхаа эрсдэл даах чадвар, тухайн компанийн үйл ажиллагааны тогтвортой байх байдал ямарваа нэгэн эрсдэл үүслээ гэхэд тэр болцсгүй эрсдлийг хамгийн бага одоо түвшинд байлгахад одоо ямар үйл ажиллагаануудыг явуулах зайлшгүй шаардлагатай гэдэг дээр л хянд шалгаж тэр зөвшөөрлийг бол энэ зах зээл дээр олгодог. Сүүлийн жилүүдэд иргэд даатгалд хамрагддаг байдал нэмэгдэж чадж байна. Тэгэхээр даатгалын зах зээлийн хувьд ч гэсэн одоо манай 1930-ад оноос хойш ингээд түүхтэй хэдий боловч даатгалын талаарх манай иргэдийн үндсэн ойлголт нь төдийлөн бас сайн байгаагүй. Ер нь албан журмын даатгал энэ жолоочийн хариуцлагын даатгалтай ингээд холбоотойгоор энэ даатгалын зах зээлийн үйл явц маань нэлээд их томоохон ахицуул гарлаа. Дээр нь орон сууцны ипотекийн даатгалын журмыг бол санхүүгийн зохицуулахаараа бас баталж энэ зах зээл дээр хэрэгжүүлж байна. Тэгэхэд даатгалын одоо үйл ажиллагаанууд маань ерөнхийдөө тийм харьцан уг тэлж эхэлж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ нь гэхэд чинь 40 гаруй хувиар одоо өсөөд 340 гаруй тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй болж эхэлж байна. Энэ хэмжээгээр даатгалын компаниуд маань өөрсдөө нөөц сангаа бүрдүүлээд эндээс эрсдэл даах чадвар нь нэмэгдэж байна. Тэгэхээр эрсдэл даах чадвар нэмэгдэхин хэрээр нөгөө болцсошгүй эрсдэл тодорхой эрсдэлт өртсөн иргэдийн даатгуулагдсан иргэдийн эрх ашигыг хамгаалах нөхөн төлбөр олох энэ боломж олцсон бол тэр хэмжээгээр нэмэгдэж байна л гэж харж байна. Ер нь даатгалын компаниуд үйлчилгээний хураамж төлбөрөө тогтоохдоо ямар зарчмаар илүү ханддаггүй, санхүүгийн зохицуулахаараа ямар нэг оролцоо нөлөөлөл байдгүй. Аль болохоор одоо иргэд үйлчлүүлэгчдэд дарамтгүйгээр одоо оновчтой, тохиромжтой төлбөрийн
хураамжийн одоо зарчим үйлчилж чадж байна уу? Тэгэхээр санхүүгийн зохицуулах хорооноос бол энэ даатгалын ихтгэл зүйр даатгалын одоо компаниудын дагаж мөрдөж байгаа энэ журмын бол баталж өгдөг. Тэгэд энэ журмын хүрээнд одоо даатгалын компаниуд маань үйл ажиллагаагаа бол явуулдаг. Тэгээд захиргааны ерөнхий хууль нийцүүлэх одоо чиглэлээр сүүлийн жил орчмын хугацаанд бол яг энэ даатгалын багц журмуудыг бол бас шинжилж бид нар баталж гаргалаа. Энэ үйл явц маань эргээд нөгөө даатгагдж байгаа энэ одоо хэрэглэгчдийнхээ эрх ашигыг хамгаалах чиглэлээр бол бүх үйл ажиллагаа явж байна. Өнгөрсөн онд л ихэд өмнөх онтойг харьцуулахад даатгалын нөхөн төлбөр олгосон энэ үйл ажиллагаа бол 20 гаруй хувиар нэмэгдсэн байгаа юм. Тэгээд энэ хэмжээгээр нөгөө даатгалын компаниуд маань эрсдэл даах чадвартай даатгавуулж байгаа иргэд маань ч гэсэн тэр даатгах одоо сонирхол нь өөрөө өсөөд альва эрсдэлтэй одоо бизнес болон одоо өрхийн тэгээд альва үйл ажиллагаанд даатгуулгын сонирхол нь өсгийн хэрээр энэ үйл ажиллагаа маань бол нэлээд тийм өргөжж шин төрлийн бүтээгдэхүүнүүд ч гэсэн энэ зах зээл дээр бол нэлээд их гарч ирж байна. Тэр дундаа одоо ингээд инновацтай холбоотойгоор иргэд маань ингээд зээлээ хүртэл одоо гар утснаас авахын боломж бүрж байгаатай адилхан даатгалын компанид ч гэсэн шин төрлийн одоо өрсөлдөөнтэй бүтээгдэхүүнүүд бол бас гарч ирж байгаа. Даатгалын компаниуд ямар нэг эрсдэлд орохгүй тул бас давхар даатгалын үйлчилгээг нэвтрүүлэх зарчим одоо godтой хэрэгжиж чадж гэнэ үү? Өөр компанид одоо эрсдлээ бас шилжүүлэх, эрсдлээ илүү бууруулахад чиглэсэн бодлогын өөрчлөлтүүдийг яаж хийж байна? Тэгэхээр яг энэ үйл явцтай холбоотойгоор өнгөрсөн онд бол манайд хувийн давхар даатгалын компаниг бол үндэсний давхар даатгалын компаниг бол байгуулсан байгаа. Тэр нь хөдөө аж ахуйн давхар даатгалын компани бол бас ажилладаг. Үндэсний Монголд 2 давхар даатгалын компани үйл ажиллагаа явуулж байгаа нь эргээд даатгалын компаниуд гадагшаа одоо давхар даатгалын компаниудаар даатгуулдаг байсан. Тэр урсгалыг бол тодорхой хэмжээнд одоо бууруулахад энэ үйл явц маань ч гэсэн нөлөөлж байгаа. Тэгэхээр бид нар энэ даатгалын үйл явц гэдэг энэ шин төрлийн соёл, шин төрлийн энэ санхүүгийн үйлчилгээнд улам бүр ингээд үйл ажиллагаа нь тэлэх улам бүр энд одоо нэвчин орох энэ үйл явцад бол бид нэр их анхаарч ажиллаж байна. Санхүүгийн зохицуулах хорооны хувьд Азийн одоо бүсний хэрэгждэг доктортой одоо санхүүжилтийн хөтөлбөрийн бас удирдах ажиллаж байгаа. Яг энэ хүрээндээ аслагдсан бүс нутагт амьдарч байгаа иргэд маань ч гэсэн даатгалын үйл одоо даатгалын үйл ажиллагаанд оролцох энэ боломжийг нэгээд даатгалын үйл ажиллагаа одоо хураамжууд нь хамгийн бага байх, эргээд үйлчилгээ нь иргэдтэй хүрсэн байх энэ чиглэлийн бүхий л одоо алхмыг бол бид нэр гаргаж байгаа. Энэ маань санхүүгийн хүртээмжийн хамгийн чухал зүйл гэж харж байгаа. Банкус санхүүгийн байгууллагууд талгалам зээлийн хоршоодын үйлчилгээний хүртээмж нэмэгдэж чадаж байна уу? Ялангуяа одоо зээлийн ачаалал дарамт, хүүгийн ачаалал дарамтыг бууруулахтай холбоотой боломж цаашдаа аль хэрэг бүрдэж чадах вэ? Ер нь банкус санхүүгийн байгууллага хадгалам зээлийн хоршоодын хувьд бол бид нар энэ дээр өнгөрсөн 2 жилийн хугацаанд үндсэндээ санхүүгийн зах зээл дээр их бага нийлсэн 50 гаруй судалгааг бол хийж үтсэн. Тэгэхээр энэ судалгааны ерөнхий дүнгээс нь харж үзэхэд манай иргэдийн хувьд бол банкнд одоо барьцаа хөрөнгөө ингээд барьцаа хөрөнгөний шаардлагыг нь хангаж чадахгүй байх. Дээр нь богино хугацаанд одоо 3-4 сарын хугацаанд 2-3 сарын хугацаанд үйл ажиллагаагаа хэлэх зорилгоор зээл мөнгө хөргөтэй байх. Ийм хүмүүсүүд банк санхүүгийн байгууллагуудаар их үйлчлүүлдэг нь бол харагдаж байгаа юм л та. Тэгэхээр яг энэ хүмүүсүүдийн эрэлт хэрэгцээ шаардлагад хангасан тийм төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг түргэн шуурхаа гарах энэ үйл ажиллагаанд банк санхүүгийн байгууллагуудын оруулж байгаа хувь нэмэр энэ хэмжээгээр ч гэсэн их өргөжж байна. Энэ юу гэж харагдаж байна вэ гэхээр банк санхүүгийн байгууллагуудаар өөрчлөлж байгаа харилцагчдын тоо бол бас их өссөн. 1.4 сая иргэд бол банк санхүүгийн байгууллагуудаар өнөөдөр одоо үйлчлүүлж байна. Тэр нь банк санхүүгийн байгууллагуудаар өөрчлөлж байгаа иргэдийн нөгөө нэг хамгийн гол одоо зүйл нь бол өгөхөөр түргэн шуурхаа тийм одоо зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг авах юм сонирхолтой байдаг. Энэ үйлчилгээг нь бол тодорхой хэмжээгээр нийцсэн юм бүтээгдэхүүн үйлчилгээнийг бол банк санхүүгийн байгууллагууд гаргаж байна гэж харж байна. Тэгэхээр ер нь бол зах зээл дээр бий болж байгаа банкны одоо сектор өөртөө арилжааны банкуд гаргаж өгөхөд илүү их тийм зардал өндөртөө хүндрэлтэй байгаа тэр хэсэг сегмент дотор банк санхүүгийн байгууллага илүү их ажиллаж байна. Тэгэхээр яг энэ нь бол нөгөө санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд бидний бас тодорхой тавьсан зорилгыг бол хангаж байна л гэж харж байна. Хамгийн эцсийн гол зорилго нь бол юу вэ гэхээр бид нар одоо эх 3 жилийн хугацаанд банк санхүүгийн байгууллагын дөрмийн сан үе шаттайгаа одоо нэмэгдүүлэх шийдвэрийг 2 жилийн өмнө бол гаргасан. Тэгэхээр энэ шийдвэрийн хэрэгжилтийг бүгд нь харахад яг энэ өрсөлдөөний үр дүнд яг ингэж банк санхүүгийн байгууллагууд маань илүү мэргэжлийн илүү чадвартай болсны үр дүнд зээлийн хүү буурах энэ одоо гаргасан санаачлаг бол амжилттай хэрэгжиж явж байгаа нь бас харагдаж байна л да. Би түрүүн хэлсэн
2016 онд 4.2% хүүтэй байсан одоо зээл өнөөдөр дунджаар 3.2% болоод 1% аль хэдийн буурчихсан байж байна. Энэ маань нөгөө нэг иргэдэд одоо маш тийм хэрэгцээтэй шаардлагатай байгаа тэр хямд төсвөр аргаар буулгах нэг ахиц болж байна. Бид нар яг энээсээ ч бага байлгах нь бол хамгийн чухал боловч өнөөдөр гарсан үр дүнгээ харахад бүхэл бүтэн 1% буурсан байна гэдэг бол бас тийм голхоор биш зүйл гэж харж байна. Дээр хүүг тогтооход бол санхүүгийн зохицуулахаар ямар нэг байдлаар нөлөөлөх гэдэг юм уу, оролцоотой байх, зөвлөмж өгч гэдэг юм уу, нөлөөлөх боломж байдаг уу? Үгүй, тэн дээр бол бид нар зээлийн хүү болохоор яг л одоо оролцсон санхүүгийн байгууллагууд өөрсдөө зээлийн хүүгээ гаргаж байгаа. Гэхдээ 500 гаруй банк санхүүгийн байгууллагууд энэ зах зээл дээр байхаар зээлийн хүүгийн хоронд энд болохоор энэ өрсөлдөөний тийм маш их хурцтай үйл явцууд болж байна л да. Яг энэ хэмжээгээр 2016 оныг эргээд ингээд санах юм бол зээлийн нийлүүлэлт бол их багассан. Дээр нь зээлийн эрэлт хэрэгцээ бол их байна. Банк санхүүгийн байгууллагын тооцсон тэр үед 500 гаруй байсан боловч нөгөө банк санхүүгийн байгууллагуудын маань өөрсдийн чадах төдийлөн сайн биш байсан. Тэгэхээр яг энэ дээр бид нэ зээлийн хүүг одоо банк санхүүгийн байгууллагын дөрмийн санг үе шаттайгаар нэмэгдүүлэх, банк санхүүгийн байгууллагын чадварыг сайжруулах, энэ зах зээл дээр өрсөлдөөнийг илүү их бий болгох, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн яг энэ стратеги барьсан 2 жилийн хугацаанд үр дүнгээ харахад бол бидний тэр анхны барьсан одоо судал тооцолж гаргасан бодлого маань тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгч байна л гэж харж байна. Цаашдаа ч гэсэн 2021 он гэхэд зээлийн хүүнийг 2% хүрэхээр ийм одоо зорилтыг тавиал энэ дээр ажиллаж байна. Төрийн өндөр албан тушаалтнууд одоо банк санхүүгийн байгууллагаар өөрийн хамаарал бүхий одоо байгууллагаар дамжуулаад мөнгө угааж ийн гэдэг тухай шүүмжлэлийг бас нийгмийн тодорхой хүрээнд хөндөж байгаа. Одоо энэ чиглэлээр хууль хяналтын байгууллагад тодорхой асуудал шалгагдж байгаа гэдэг юм уу, шийдэгдсэн зүйл байна. Тэгэхээр яг санхүүгийн банк санхүүгийн байгууллагатай холбоотой энэ асуудлыг бол одоо ярьдаг. Тэгээд санхүүгийн зохицуулах хорооноос бол одоо өөрсдийнхөө гаргасан тэр нэг бодлогын шийдвэрийнхээ хэрэгжилтийг харахад дөрмийн санг өсөхөд бол ямарваа нэгэн одоо өөрсдийнхөө хөрөнгөөс өөр их усүрээр нэмэх боломжгүй юмаа гэдэг талаар бол бид нар аль биесны байр суурь илэрхийлсэн. Гэсэн хэдий ч одоо 500 гаруй энэ банк санхүүгийн байгууллагуудын хувьд бол эргээд ихтгэлцлийн чиглэлээр үйл ажиллагаанд ингээд одоо бусад их усүрүүдээс мөнгө төгрөг татдаг ийм одоо эрхтэй банк санхүүгийн байгууллагууд ч гэсэн би 13 чиглэлийн үйл ажиллагаа факторинг, лизингээр одоо гэх мэтлэнгээр ингээд үйл ажиллагааны төрлүүд нь бол байдаг. Тэгэхээр энэ дээр тодорхой нэг санал төсөлт өгөөд бид нэр бол ингээд хамтарч ажилласан зүйлсүүд бол байгаа. Ерөн одоо нийгэмд яригадаад байгаа яг энэ асуудлыг бүхэлд нь авч үзэх юм бол бид нар за яг тийм болсон байна. Энэ нь ингээд нотлогдоод мэдгэлээ гэдэг байдлаар бол бид нар өнөөдөр тодорхой шийдвэрийг бол хийлж чадахгүй байна. Тийм. Ер нь одоо санхүүгийн байгууллагууд одоо салбарт одоо мөнгө угаах, эрсдэл бий болгохгүй байх талаас нь эрсдлийн үнэлгээ бас анх удаа хийгдсэн гэж яригдж байгаа. Энэ үнэлгээгээр бол ямар төвшөнд эрсдлийн үзүүлэлт яаж гарч байна? Тэгэхээр ийм эрсдлийн үнэлгээг бол ер нь нөгөө ФАТФ-ийн зөвлөмж мөнгө угаах терроризмтай тэмцэх олон улсын байгууллагаас нийтдээ 40 зөвлөмж бол гаргасан байдаг. Энэ зөвлөмжүүдээс нь 23 зөвлөмж нь бол санхүүгийн зохицуулах хорооны одоо зохицуулалттай байгууллагатай холбоотойгоор хэрэгцсэн ийм зөвлөмжүүд байгаа. Тэгэхээр яг энэ хүрээндээ өнгөрсөн онд гэхэд бид нэр 1000 гаруй одоо байгууллагууд дээр хян шалгалт хийлээ. Тэгээд эндээс ингээд үзэхэд зөвхөн эрсдлийн түвшингийн хувьд авч үзэхэд хэрвээ мөнгө угаах терроризмыг одоо санхүүжүүлэх, ялангуяа мөнгө угаахын талаар өөрсдийнхөө мэдлэг мэдээллийг сайжруулах юм бол манай хүмүүсүүд тэр одоо эрсдэлд өртөхгүй байх бүрэн тийм боломж байгаа нь бол харагдаж байна. Эхний 17 оны хийсэн хэсэгчилсэн үнэлгээгээр бол эрсдлийн түвшин харьцангуй өндөр гарч ирсэн бол эргээд одоо сургалт, судалгаа, compliance forum энэ явуулсны дараа эргээд үнэлгээгээ хийгээд үзэхэд эрсдлийн түвшин бол харьцангуй тийм буурсан дүр зурагтай бол харагдаж байгаа юм л да. Тэгэд энэ маань ч гэсэн одоо санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа санхүүгийн байгууллагуудын хувьд бол харьцангуй цоо шин зүйл. Тэгэхээр энэ хэмжээгээр одоо тэр хүмүүсүүдийг энэ салбарыг одоо энэ салбарын үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсүүд мөнгө угаах терроризмын талаарх тэр ойлголтыг нь мэдээллийг нь тэрийг хариуцсан ажилтныг нь ажиллагаас эхлүүлээд их олон төрлийн зүйлсүүд бол бид нэр өнгөрсөн хугацаанд бас хийсэн. За баярлалаа. Таны ажилтнаа мерси. За баярлалаа. Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллээс үзвэл санхүүгийн зах зээлд сүүлийн 1 жил гарын хугацаанд олон талын эерэг өөрчлөлтүүд гарсан байна. Санхүүгийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 15% хүрч өслөө. Санхүүгийн салбарыг хөгжүүлэх 2018-аас 2021 оны стратеги төлөвлөгөө гаргаад байна. Санхүүгийн зах зээлд мөрддөг дүрм журмуудыг шинчилж байна. Санхүүгийн байгууллагуудад мөнгө угаах эрсдлийн иж өрөн үнэлгээг анх удаа хийлээ. Хөрөнгөний зах зээлд түүхэн дэх хамгийн өндөр өсөлт гарлаа.
мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зохицуулалтын орчныг бүрдүүлээд байна. Олон компани үнэт цаас гаргаж зах зээлээс хөрөнгө төвлөрүүллээ. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, зээлийн хөг бууруулах стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө баталсан. Санхүүгийн зах зээлд дэвшилтэт болон цахим технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж харилцагчдын тоо нэмэгдсэн байна. Давхар бүртгэлийн зохицуулалтын орчныг бүрдүүллээ. Монгол улс олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгт байр суурь бэхжүүлж байна. Монгол улс хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх олон улсын төсөлд шалгарлаа. Төөрөө хувийн хөгжлийн хамтын ажиллагааг шат хуулаад байна. Давхар даатгалын анхны хувийн компанид зөвшөөрөл олголоо. Санхүүгийн зах зээлд оролцогчдын форум боллоо.